Хүүхэд гэмт хэрэг үйлдэл зохисгүй гэмт хэргийн улмаас хүүхдийн амнаас эрүүл мэнд хохирох, хүчирхийлэлд өртөх, хараа хяналтгүй тэнэх, гуйлгагүй, хөдөлмөр эрхлэх, цахим тоглоом нь донтох, интернет хэвлэл мэдээллийн сөрөг нөлөөлөлд автах, ахуйн болон зам тээврийн осолд өртөх зэрэг олон шалтгааны улмаас эрх ашиг нь хохирч байна. Тэр хүүхэд олон цагаар писэнд байна. Олон цагаар гэрээсээ гадуур таньжин гэдэг бол шууд тэр асран хамгаалагчийнх нь үүргээ гүйцэтгэж чадаагүй байна л гэж үзэх хэрэгтэй. Тэгэхээр энэ хүүхдийг буруутгаж энэ хүүхд юм болсон байна гэж хүүхд рүү чичлэхээс өмнө энэ хүүхдийг хайрлах, халамжлах ёстой үр гүлээсэн хүмүүсийн буруу байна гэж үзэх хэрэгтэй. Хүүхэд интернетийн сөрөг нөлөөнд автах, олон нийтийн сүлжээгээр дамжуулан гэмт хэрэгт холбогдох, гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагт бүртгэгдэж байна. Мөн энэ төрлийн хэргийн улмаас бие махбод сэтгэл санаа, хөрөнгө мөнгөний хохирол амсаж болзошгүй нөхцөл байдал үүсэж байна. Иймд хүүхдийг захин орчны хор нөлөө, аюулаас хамгаалах арга хэмжээг авах, эцэгчүүд төрийн болон төрийн бус байгууллагууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж энэ асуудалд анхаарах шаардлагатай байна. Манай өвч юу л та хичээл ном бол байна гэж итгэв. Бусдаар бол яг нэг хаад тоглолно л доо уц муцаараа нэг тоглоод байж байгаа гэж хэлдэг. Бусдаар бол яг нэг фэйсбુક ухаан тэр ягаад гэдэг юм гайг. Тэр одоо фэйсбુકийг болохоор нөгөө пабликийн одоо юу тоолгоно. Чойс тоолгоно. Тэгээд ерөөдөө тэгээ хамгаалчихсан шүү дээ фэйсбુકийг бол. Цахим орчинд танихгүй хүнтэй битгий найз болоорой. Хувийн мэдээлэлээ танихгүй хүнтэй битгий хуваалцаарай. Интернетэд танилцсан бол биежилж бүү уулзаарай. Уулзвал хизээч ганцаараа битгий очоорой. Эргэлзээтэй эсвэл сэжигтэй тохиолдлыг ах эгч, аав ээжтэй хэлээрэй. Цахим орчин дахь гэмт хэрэгээс хүүхдийг хамгаалъя. За энэ хэрэгүүдийн нөхцөл байдлыг харахад бол энэ бага насны хүүхд бол энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох, өртөх, хохирох юм хандлага бас ажиглагдж байгаа учраас нийт эцэг эхчүүд өөрийн хүүхдийн фэйсбુક хэрэглээнд нас хяналт тавих, зөвлөгөө өгөх бол заашгүй шаардлага байна гэдгийг бол зэгдэн байгууллагаас сэрэмжлүүлж анхааруулж байна. Хүүхдийн эрх ашигыг хамгаалахад хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд тэднийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд томчууд бид юу хийх хэрэгтэй вэ? Хүүхэд бол таны тусгал, та сайн үлгэр дуурайл үзүүлвэл хүүхэд мөн л тэгж үйлдэх болно. Харин таны хийсэн нэг зохисгүй үйлдэл насан туршид нь мартагдахгүй явдал болж үлддэг. Та хүүхдээ хөтлөөд явган хүний гарцаар ногоон гэрлээр гардгүй эсвэл эцэг эхчүүд маань хүүхдтэй өөрсдөө буруу үлгэр дуурайлаг маш их үзүүлдэг. Ялангуяа хүүхдээ ойрт ирж байгаа тээврийн хэрэгслийн урд дуур авчгүй, гарцгүй газраар гардаг, мөн хүүхдээ өвөр дээр авч явдаг, жолооны хүрдний арж авдаг. Энэ байдал нь эргээд хүүхдэд буруу дадал зуршил бий болгож байгаа. Учир нь хүүхд миний аав ээж ингэж замын хөдөлгөөнд оролцож болж байгаа юм чинь би бас ингэж одоо замын хөдөлгөөнд оролцож болно гэсэн утгаараа хүүхэд одоо замын хөдөлгөөнд оролцож явах үедээ зам тээвэр осолд бол нэлээдгүй өртөх тохиолдол ажиглагдж байна. Хамгийн гол үндсэн нөгөө хүчирхийллийн төрлүүд дотор сэтгэл зүйн хүчирхийлэл байгаа тий. Сэтгэл зүйн хүчирхийлэл, бие махбодын хүчирхийлэл, тэгээд өвгөн хүчирхийлэл, тэгээд нөгөө эдийн засгийн хүчирхийлэл гэдэг олон төрлийн хүчирхийлэл. Тэгээд аль нэг төрлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхэд болвол хэрвээ тэр хүүхдэд туслах, насан туршид асуудлыг шийдэж өгөх, насан туршид байхгүй тохиолдолд ямар нэг байдлаар эрсдэл зан үйлд өртөх магадлал өндөртэй. Хамгийн гол одоо төрийн бүтцийн торгон одоо цэг бол хороон дээр байгаа хамтарсан баг гэж ойлголт өгдөг. За энэ хамтарсан багийг тухайн хорооны засаг дарга ахалж байгаа. Тэгээ нийгмийн ажилтан бол нарийн бичгэн байдаг. За тэгээд хорооны цагдаа, сургуулийн нийгмийн ажилтан, хорооны нийгмийн ажилтан, эмчнэр, өрхийн эмчнэр багтаад за эдгээр хүмүүсийг бол хорооны хамтарсан баг гэж гэр бүлийн хүчирхийлэлд тэмцэх тухай хууль бол тусгаалan заагаад өгсөн. Ууч одоо хүүхдийн хамгааллын тухай хууль дээр байсан ойлголч үү. За энэ хүрээнд бид нар сая одоо хамтарсан багийг бэхжүүлэх чиглэлээр нэлээд анхаарах хэрэгтэй гэж үзээд за бүх одоо ханиулагч одоо олон улсын байгууллагууд за энэ чиглэлийн төрийн бус байгууллагууд дээр нь гэмт хэрэгээс үрсэн сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн одоо ажлын албатай хамтраад бид нар үндэсний сургагч багшийг бэлдсэн. За эдгээр одоо үндэсний сургагч багш нар бол энэ хороодын хамтарсан багийг бэхжүүлэх чиглэлээр ажиллах юм. За энд бол бүх одоо хүүхд хамгааллын үндэсний сүлжээ төрийн бус байгууллагууд, хүүхдийн эрхийн одоо байгууллагууд бүгд оролцсон байна. Хүүхэд гэмт хэрэг үйлдэж, гэмт хэрэгт өртөн амнаас эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол амсаж байгаа шалтгаан, өнөөгийн нөхцөл байдал,
Хүүхдийн гэмтэргээс урьдчилан сэргийлэхийн тулд юу хийдэг, юу хийх гэж байгаа талаар албаны хүмүүс эцэгхийн төлөөлөл ярьлаа. Хүүхдүүд ч бас үзэл бодлоо илэрхийлсэн. Ямар ч тохиолдолд хазаахгүй нэгэн үнэн байгаа нь хүүхэд гэмт хэрэг үйлдэж, гэмт хэрэгт өртөн хохирч, буруудаж байгаагийн буруутан томчууд бид. Ямар ч үед хуурахгүй нэгэн үнэн байгаа нь хүүхдүүд бидний улсын ирээдүй. Ирээдүгээ бүгдээрээ хайрлая. Би 108 байхад ерөөсөө ганцаарддаг. Миний нууцыг хинт ч хэлдэггүй. Байна уу? Хүүхдийн тусламжийн утас 108 сонсож байна. Чамд юугаар туслах вэ? Байна уу? 108 үү?